Манайх 2021 онд энэ 500 м квадрат хөлөмжийг хүлээж авсан. 8 сарын 15-нд хүлээж аваад Содма гэдэг бас нэг ногооч эмэгтэй бит хоёр эндээ анх юу хийсэн. Өрсөй тарьсан. 1500 ширхэг өрсөлгөө хийгээд тэрнийгээ тариад тэгээ 8 сарын 15-наас 11 сарын 19-нд хамгийн сүүлийн урах сурааж авалт хийсэн. 8 сая гаруй төгрөгийн орлого олсон одоо хоршоондоо. Тэгээд одоо энэ Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтад ядуулыг бууруулах, ажилгүй улсуудыг ажилтай байлгадаг ийм мундаг сайхан төсөлд орж ирснээс одоо бид нар ногоочин бидний ажил амьдралд маш хэрэгтэй сум орон нутагт ч гэсэн бас л өр өгөөж өгсөн сайхан төсөл болцоо. Энд одоо баярлж байна. Одоо ногооч бусад ногоочдынхаа өмнөөс сумынхаа иргэдийн өмнөөс одоо манайх дадан нэгэн өрхтөө анх байгуулагдсан. Одоо 200 гаруй гишүүнтэй. Одоо бол тэгээд юуны хоршооны зохион байгуулалтанд ороод тэгээд явж байгаа. Манайх чинь бас яг энэ 500 м квадратаас гадна Азийн хөгжлийн банкнаас бас манай биднэрт бас өрхөн хэмжээнд 30 том жижиг нийлсэн 30 хөлөмж өгсөн. Нийлэг хальсан үзэмж. Бид нар бол эндээ бол өгөрцөө тарьдаг. Нодлон жил бид нар сонгон тарьсан. Энэ жил болохоор бид нар помидор Морожи гэдэг борлуулалтын компанитай хамтраад Японы хөрөнгө оруулалт юутай хамтарсан борлуулалтын компани нийлээд Морожигийн жимсүүхэ гэдэг помидор тарьсан. Тэгээд ашиг орлого бол сайхан байгаа. Тэгээд өрхийн хэмжээнд өгсөн 20 жижиг хөлөмж 16 20 хөлөмж өгсөн. Тэндээ болохоор бид нар ерөөсө өрхийг ашаанда тэрэндээ тариалт явуулаад тэр хөлөмжөндөө бол ерөөсөө олон төрлийн хүн болгох янз олон төрлийн ургамал ногоо тарьж байгаа. Дандаа хүнсийн ногоо, өгөрцөө, помидор, амтд чинжүү, гашуун чинжүү, тэгэл одоо юуцай, бууцай, брокколи гэл одоо ерөөсөө хүний л идэж хэрэгцээ болгол бүх л төрлийн ногоо тарьж байгаа. Тэгээ одоо өөртөө тариалсан ногоогоо бүх төрлийн ногоогоо уурхаад энэ Баянгол уурхаад энэ бүдүү ногоо одоо борлуулаад гэрээ хийсэн хоршоо маань. Тэгээ бид нар хоршоогоороо дамжуулаад хоршоогоо дэмжих зорилготой бидний өөрсдийн амьдрал шигтэй хоршоогоороо дамжуулаад уурхаад борлуулалтаа хийдэг. Тэгээ илүү гарсан нарийн ногоогоо болохоор өөртөө даршлан давсан бүх төрлийн ногоогоор одоо дарсан янз бүрийн одоо шиллэх савлах тийм бакатлаа тийм юугаа хийж хүнсэндээ иргэдээ тэрнээсээ гадна одоо сумынхаа орон нутгийнхаа иргэдээс гадна аймаг сум Улаанбаатар Дархан хотын том үзэсгэлэн удалдаанууд хавар намрын бүх үзэсгэлэн удалдаанууд манайх оролцож байгаа. Сүүлийн ер нь хамгийн их үйл ажиллагаа сайн явж байгаа. Манай хоршоо бол бид нар бас энэ төсөлд хамрагснаас маш их сайхан үр дүн болоод маш өндөр байгаа. Энэ жилийн тарьсан жимсүүхэ сортынхаа помидорыг мартад борлуулалт хийсэн. Энэ намардангаа 800 2000 гаруй мод тарьсан байгаа. Тэгээ өхрийн нүд тарьсан. Өхрийнхаа нүднээс энэ жил яг баг зэргийн жимс авсан. Гэхдээ яг баг гэхгүй бид нар энэ жил бол нэг их тийм их урах зөхгүй дараа жилээс бол урах цолол нэлээд сайжрах бах. Тэгээ тэрнгээрээ бид нар хурааж авсан жимсээрээ бариан хийж гэн. Зүгээр жимсээр нь борлуулалт хийж гэн.